Бизнес модельийг оновчтой тодорхойлсон хамгийн одоо successful амжилттай кейсүүд нь ихэвчлэн хэрэглэгчийн pain point-ос эхэлсэн байдаг. Тэгэхээр хэрэглэгчээ эхлээд experience-ийг нь тухайн одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг авч байх явцад нь тулгарч байгаа ямар асуудлууд байна гэдгийг нь ойлгоод яг тэрэнд нь зориулсан шийдлийг оновчтой санал болгож байгаа тэр бизнес модулууд ихэвчлэн дараа нь амжилттай бизнес болж өргөжсөн байдаг. Түгээмэл байдаг 3 асуудлын хамгийн нэгдүгээрт нь ялангуяа стартап гэхээр илүү гарааны бизнес. Тэгэхээр аль болохоор ийм жижиг одоо сегментээс жижиг зах зээлээс жижигээр эхлээд тэгээд баг багаар нөгөө тухайн ниш сегмент дээр аягүй сайн байрч авсны дараа зах зээлээр тэлэх замаар ингэж явахгүйгээр шууд ингээд масс зах зээл рүү ингээд орчдөг. Одоо шууд одоо тэр Монголын нийт хэрэглэгчтэй гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэр нь өөрөө нөгөө алдаа болох гол дээр бас тийм түгээмэл судлаа ажиглагддаг. Нэгдүгээр, хоёрдугаарт нь хэрэглэгчийн үндсэн асуудлыг яг сайн ойлгоогүй. Зөв ийм өнгөц зэр нь бол харцсан. Яг одоо тэр харсан одоо өнгөц шийдэх гээд байгаагийн ардталт нь тэрийг одоо үүсгэж байгаа өөр нэг ийм суур асуудал байсан бол тэрийг нь сайн ойлгож авах хэрэглэгчийн нөгөө experience те персонаг бас бүрэн тодорхойлж чадаагүйгээс болоод бизнесийн модель нь жоохон оновчгууд гарцсан. Тим кейсүүд бас түгээмэл байдаг. За тэгээд дээрэс нь нэмээд нөгөө нэг зах зээлийн судалгаагаа жоохон оновчгүй хийцэн. Өөрөөр хэлбэл амар том зах зээл байгаа гэж бодсон чи яг үндэ олвол тэр нь одоо нэлээд юм хумигдмал байх жишээ тий хүлээлтээс нь зөрсөн кейсүүд бас нэлээд ажиглагддаг. Тэрхий томоор одоо эхлэх гэснээсээ илүү багаар эхлээд явцын дунд багаараа хөгжөөд бизнесээ хамтдаа хөгжүүлээд хэрэглэгчээ ч гэсэндээ баг багаар боловсруулад educate хийгээд яваарэ. Тэгвэл их зүгээр хаа гэж бодож байна.